Сайн мэцхан үзэгчдээ сайхан шинжилсэн үү? Тэнгэр телевизийн бүс нутгийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт Америкийн нэгдсэн улсад болж өнгөрсөн үйл явдлуудыг багцлаа өргөнэ. За Мексикийн картелийн бүлэглэлийн томоохон удирдагч Немесио Хелменчог Америкийн нэгдсэн улсын тагнуулын тусламжтайгаар Мексикийн тал цэргийн ажиллагаа зохион байгуулж устгалаа. Үүнээс болоод Мексик даяар эмх замбраагүй нөхцөл байдал үүсэв. Хелменчон Халиско New Generation Cartel гэх Америкийн нэгдсэн улс руу фентанил зөвөрлөдөг томоохон бүлэглэлийн тэргүүн байсан. Хелменчо хочид Немесио Осигуэра Сервантес нь Мексикийн гэмт хэргийн бүлэглэлүүдийн загдаг картелийн түүхэндх томоор бичигдсэн хүмүүсийн нэг байсан гэдгийг гадны хэвлэлүүд онцолж байгаа. За түүний Халиско New Generation Cartel бол маш онц ноцтой гэмт хэрэгүүд үйлддэг харгас хэрцгий гэдгээр танигдсан байсан. Тиймээс түүнийг устгасан явдал бол Мексикийн хувьд ч Америкийн хувьд ч томоохон амжилттай амжилт дагуулсан үйл явдал боллоо гэж үзэж болохоор байна. За гэвч энэ ажиллагаа дуусны дараагаар түүний хамсаатнууд буюу картелийнх нь гишүүд Мексик даяар нийт 8 дүрэгт эмх замраагүй байдал үүсгэж хүчирхийлэл үлдэж эхэлсэн. За тэд хүнсний дэлгүүр, гудамж талбай, автобуснуудыг галтан шатааж энэ зун хөл бөмбөгийн дэлхийн орлого шалгуулалт тэмцээн болох байршлыг ч гэсэн сүйтгэсэн байгаа юм. За энэ бол өөрсдийнх нь удирдагчийг устгасны хариуг эрх баригчдад үзүүлж байгаа нэг төрлийн сүрдүүлгээ гэж харж болохоор байгаа. За нөхцөл байдал Халиско мужид маш хүнд байгаа бөгөөд гамшигын үеийн улаан тохиолдлыг хүртэл асаасан гэж тус мужийн захирагч нь мэдгдсэн. За Халиско муж руу орж гарах нислэг болон нийтийн тээврийн үйлчилгээнүүд бол одоогоор зогсоод байна. За Хелменчог орлох боломжтой 3 юм уу 4 хүн нэр дэвшигч байгаа гэж нэрлэгдэж байгаа ч гэсэн Хелменчон эргэлзээгүй хил дамнсан энэхүү томоохон зартай гэмт хэргийн бүлэглэлт маш хүчтэй юм нэгэн байсан юм байна. Түүнийг устгах ажиллагааны үеэр өөрийнх нь картелийн болон Мексикийн армийн хит хитэн хүн ам өргөцсөн. За Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум ард иргэдээ тайван байхыг уриалж улс даяар эмх цэгцэнд нь оруулахар ажиллаж байна гэсэн. За Клаудиа Шейнбаумын хувьд гэвэл Мексикийн анхны эмхтэй ерөнхийлөгч бөгөөд анх нэр дэвшиж байхдаа эмэгтэйчүүдийн эсрэг үлдэгдэж байгаа гэмт хэрэгүүдийг устгах, картелуудтай тэмцэнэ гэж бол амлаж гарч ирсэн. Эмэгтэйчүүдийн эсрэг үлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах ажилд бол түүний оролцоо сүүлийн сонгогдсноос хойш 3 жилд бол тийм ч ахицтай бодиттой үр дүн гараагүй ч гэсэн энэ хүү Хелменчог устгаснаар картелуудтай тэмцэх амлалт нь энэ хүү хэрэгжиж эхэлж байна гэж бас нэг талаас харж болохоор байгаа. За Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас Мексиктайгаа Америкийн ард иргэдийг болгоомжтой байхыг сануулж шаардлагатай бол нуувчинд орохыг зөвлөж байна. Нуувчинд ортлоо нөхцөл байдал маш хүнд хүчирхийллүүд бол үлдэгдэж байна гэсэн үг. За Хелменчог анх 90 сурвалжилж байхдаа Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа түүний талаар мэдээлэл өгсөн хүнд $15 сая хүртэл бол амдаж байсан. За тусгай ажиллагааны үеэр Мексикийн агаарын хүчин болон үндэсний гвард бүгд хамтран ажиллаж хуучин харвагч хүртэл байршуулсан байгаа юм. За анх 1980-аад онд хууль бусаар бичиг баримтгүй Америкийн нэгдсэн улсад нэвтрэгтэл өмнө нь гэмт хэрэг үлдэж байсан гэж тогтоогдож ирсэн Хелменчон 30 наснда Мексик руу буцаагдж тэр үеэсээ картелийн ертөнцтэй өөрийгөө хөгжүүлсэн байжээ. Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээс ерөнхийлөгч Дональд Трампын явуулж байгаа татврын бодлого бол хууль бус юмаа гэсэн шийдвэрийг гаргалаа. Тодруулах юм бол Америкийн нэгдсэн улсын худалдааны түншүүд ялангуяа Европын холбооны орнуудын бараанд өндөр хэмжээний татвар ногдуулахдаа Дональд Трамп төрийн тэргүүний эрх мэдлээ хэтрүүлэн уруулан ашигласан гэж үзсэн ажээ. Энэхүү шийдвэрийг дээд шүүхийн 6 гишүүн дэмжиж 3 гишүүн нь эсрэг санал өгсөн. За олон улсад бараг л бүх улсад ногдуулсан. Тухайлбал Канада, Мексик, Хятадын бараанд ногдуулсан Трампын 25% татвар нь тариф нь хууль бус юмаа хэмээн дээд шүүхээс үзсэн. Ингэснээр Трампын тогтоосон тариф эргэцэн үндэслэлгүй болж байгаа гэсэн үг. Шүүхийн шийдвэрийг Трамп эсэргүүцэж байгаа гэдгээ тэр даруй илэрхийлж хэвлэлийн баг хурал хийсэн. За тэрээр Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийг харийн ашиг сонирхолд хөтлөгдсөн гэж шүүмжилсэн юм. Дональд Трамп өөрийнх нь эсрэг санал өгсөн 3 консерватив, 3 либерал шүүгчийг ичгүүртэй зүйл хийлээ хэмээн мэдэгджээ. За үүгээр зогсохгүй өөрт нь бусад хуулиар олгогдсон эрх мэдлээ ашиглан өмнө тогтоосон байсан импортын татвараа буцаан сэргээх арга зам хайна гэдгийг амс. Өөрөөр хэлэх юм бол хичнээн дээд шүүхийн шийдвэр гаргасан ч гэсэн өөрт нь огцсон бусад ийм хуулийн дагуу ямар нэг арга сүйгчилж буюу ямар нэг өөр аргаар
буцаад энэ тарифыг бол хിവэрэ үлдээн гэж тэрээр хэлсэн юм. Гэхдээ Трамп цаашид дахиад аливаа гадаад улс оронд импортын өндөр татвар ногдуулахыг хүсэх юм бол Конгрессээс асуух хэрэгтэй болж байгаа гэсэн. За тэрээр мөн өөртөө шатар нүүж байгаа улсуудад илүү том тариф ногдуулна гэдгээ ч энэ зур анхааруулад амжлаа. За Европын комиссийн зүгээс Америкийн нэгдсэн улс энэхүү шүүхийн шийдвэрийн дараа ямар арга хэмжээ авах гэж байгаагаа тодорхой болгох ёстой гэж үзэж байгаа. Учир нь дээд шүүхээс өнгөрсөн баасан гарагт энэхүү шийдвэрийг гаргасны дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч эхлээд бүх импортод түр хугацааны 10% тариф тогтоож маргааш нь үүнийг 15% болгоо нэмэгдүүлсэн. Улмаар шүүхийн шийдвэр яаж хэрэгжихээс хамаарч маш эмх замбраагүй байдал үүсэх эрсдэлтэй болоод байна. За тухайлах юм бол автомашин, эм үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа зэрэг импортод түшгэлдэг салбаруудад шийдвэрийн нөлөө ялгаатай мэдэгдэх төлөвтэй. За түүнчлэн улс орнуудад тавьсан тарифууд хүчингүй болсноор зарим компанид одоо энэ нь ашигтай байж болох ч өөрөөр хэлэх юм бол энэ төр хугацааг ашиглаад бас шархаа нөхөж болох ч гэсэн нөгөө талд татварууд хэрвээ үргэлжилсэн хിവэр авах юм бол өртгийн дарамт хадгалагдах ийм нөхцөл эрсдэл бас үүсэж байгаа. Энэ удаагийн дээд шүүхийн шийдвэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч эрх мэдлийг хязгаарласан бас маш юм ховор тохиох үйл явдал болж байгаа. За цаашдаа гадаад иргэний Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдийн иргэний харьяалал авах хэрэг, за мөн холбооны нөөцийн банкны ерөнхийлөгчийг зүй бус үйлдэлд одоо буруутхан огцруулах зэрэг Трампын шийдвэрүүд бас дахиад ийм асуудлуудтай тулгарч болцсохгүй байгаа юм байна. Дээд шүүхийн шийдвэр гарахаас нэг өдрийн өмнө тэгвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн байгуулсан инхийн зөвлөлийнхөө анхны хурлыг хэлээ. Энэ хурлаар зөвлөлийн гишүүн орнууд Газын зурваст үзүүлэх тусламжийн багцад 7 тэрбум гаруй Америк доллар гаргахаар амлажээ. Америкийн нэгдсэн улсын албаны хүмүүсийн мэдээлснээр инхийн зөвлөлд нэгдээгүй орнуудыг оролцуулаад нийтдээ 40 гаруй улсын удирдагч сайд нар энэ удаагийн уулзалтанд оролцохоор Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтонд хүрэлцэн иржээ. Газын зурвасыг сэргээн босголтод 70 тэрбум Америк доллар шаардлагатай байгаа гэдгийг нэгдсэн улсны байгууллагаас онцолсон. Харин одоогийн байдлаар эвдэрч нурсан барилга байгууламжуудын энэхүү нурангийн дөнгөж тэг 10.5%-ийг л янзалж цэгцэлсэн байдалтай. За ийм байдлаар буюу яг одоогийнх шиг хурдаар үргэлжлэх юм бол дахиад газын зурвасыг сэргээн босгоход 7 жил шаардлагатай гэдгийг холбогдох хүмүүс анхааруулсан. Тиймээс энэ ажлыг бодиттойгоор урагшлуулахыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийнхөө уриалан оролцож байна. За Трамп Америкийн нэгдсэн улсаас энэхүү зөвлөлд 10 тэрбум Америк доллар олгоно гэдгээ мэдгдсэн. За энэхийн зөвлөлийг байгуулах санаачлагыг Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолоор анх дэмжиж ирсэн бөгөөд энэ нь Трампын засаг захиргаанаас дэвшүүлсэн Израиль болон Хамасын хоорондын дайныг зогсоох төлөвлөгөөнийх нь бол нэг хэсэг болж исэн. За Израиль болон Хамас өнгөрсөн жил энэхүү төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч өнгөрсөн 10 дугаар сараас гал зогсоох хэлэлцээр бол баг багаар хэрэгжиж эхэлсэн. Гэвч талууд гал зогсоох гэрээг зөрчсөн гэж одоо хүртэл бие биеэ буруутгасан хിവэр байгаа. За Газад нэг тайвныг цогцлоох Трампын энэхүү оролдлогод саад татварууд бол олон бий. Тухайлбал Хамас бүлэглэл зэвсгээ хураах хэсэг нь одоо ч тодорхойгүй байна. Тэгвэл нөгөө талд Израилийн талаас гал зогсоосон байхад ч гэсэн одоо хүртэл дайрсаар байгаа бөгөөд гал зогсоосноос хойш нийтдээ Газын зурвас 600 гаруй палестин хүн амнаас алдаад байгаа юм. Гэхдээ энэхийн зөвлөлөөр ийхүү Газын асуудлыг авч хэлэлцсэн нь өөрөө ихний бас яг бодиттойгоор энэхүү дайныг дуусгах томоохон алхам болж байна гэдгийг бол ажиглагчид хэлж байгаа. За Трампын санаачилсан ийхийн зөвлөлд Турк, Египт, Сауди Араб, Катар, Израиль зэрэг бүс нутгийн нөлөө бүхий орнууд, за түнчлэн Азийн орнуудаас бол Индонез, за мөн манай улсаас нэгдсэн харин дэлхийн томоохон гүрнүүд болон Америкийн нэгдсэн улсын барууны холбоотнууд нь бол оролцоогүй нэгдээгүй юм болгоомжтой байр суурь бол баримталж энэхүү зөвлөлийг бол ажиглаж байгаа гэсэн байр суурьтай. За манай улсын зүгээс сарын удаагийн анхны уулзалтанд нь төлөөлөгч илгээгээгүй юм байна. Гуравдугаар Чарльз хааны төрсөн дүү, хоёрдугаар Элизабет хатан хааны 3 дахь хүүхэд хунтайж асан Эндрюг 66 насныхан төрсөн өдрөөр цагдаа нар төр саатуулсан. За түүнийг Америкийн нэгдсэн улсын бэлгийн хүчирхийлэл үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан гэх шалтгаанаар ийхүү баривчилжээ. Хунтайж асан Эндрю төрийн мэдээллийг Эпштейнд нууц мэдээллийг дамжуулсан байж болзошгүй гэж албаныхан мэдээсэн ч гэсэн одоогоор бол дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. За хаант засаглалыг дэмждэг британчуудын олонх нь Эндрю баривчилсныг бол
зөв үйлдэл гэж одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлж язгууртны гэр бүлийн гишүүдэд ч гэсэн хууль үйлчилж болдгийг харууллаа гэж хэлж байна. За Их Британий хаан 3 дугаар Чарльз мөн энэ үйл явдлыг одоо маш их ичгүүртэй байна гэдгийг илэрхийлж гэхдээ хуулийн дагуу бол үйл ажиллагаа явагдах ёстой гэж хэлсэн байгаа юм. За Их Британий ерөнхий сайд Keir Starmer хунтайж асан Эндрю Эпштейнтэй холбогдсон асуудлаараа Америк нэгдсэн улсын Конгрессийн өмнө мэдүүлэг өгөх ёстой гэдгийг хэлсэн. Цагдаагаар хунтайж асны Норфолк дахь үйл хөдлөх хөрөнгө за мөн Сэндринхэм дэх гэрт нэгжлэг явуулсны дараагаар түүнийг суллан явуулсан байгаа. За хунтайж асан өмнө нь Эпштейнтэй олон удаа нэр холбогдож байсан ч гэсэн өөрийнхөө бурууг олохт хүлээж байгаагүй. За тэрээр 2022 онд Эпштейний хэргийн хохирогчдын нэг одоо олон нийтэд ил болсон хохирогчдын нэг Виржиниа Жуфретэй олон сая фунт стерлингийн тохиролцоонд хүрснээр хуулийн хариуцлагаас мултарж исэн удаатай. За харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хунтайж асан Эндрюг саатуулсан явдалд маш их харамсаж байна гэдгийг илэрхийлж энэ бол үнэхээр ичмээр зүйл болж байна. За мөн маш харамсалтай зүйл болж байна. Хааны гэр бүлд бол одоо маш таагүй зүйл тохиолдлоо. Үнэхээр их харамсаж байна гэж сэтгүүлч нарт бол мэдээлсэн байгаа юм. Энэ эрхтэй холбогдуулан Их Британий засгийн газар хунтайж асан Эндрюг мөн хаан ширээ залгамжлагчдын жагсаалтаас хасах хуулийн төс боловсруулж байгааг бас их сурвалжууд мэдээлж эхэлсэн. За Эндрю Маунтбаттен Уиндсорын хаан ширээн залрах боломжийг хаах энэхүү шийдвэр нь цагдаагийн энэхүү одоо мөртлөг дуусны дараагаар бол хэрэгжих юм байна. За түүний өмнө хунтайж Уильям болон түүний 3 хүүхэд, за мөн хунтайж Харри болон түүний 2 хүүхэд бол хаан ширээнд залгамжлахын нэгнээнд болж агслаа. За даршин дуртахад Жеффри Эпштейний хавц цэрэгт нэрэн дурдгдсан 300 гаруй олонний танил алдартнуудын жагсаалтыг нийтлсэн тухай Америк нэгдсэн улсын хууль зүйн сайд ерөнхий прокурор Пам Бонди бол мэдгдсэн. Америк нэгдсэн улсын хууль зүйн яамнаас Эпштейнтэй холбоотой материалыг нийтлэх явцад нэрэн дурдгдчихсэн одоо өмнөх болоо одоогийн албан тушаалтнууд мөн улс төрийн зүтгэлтнүүдийн нэрсийг бол дурдсан. Гэхдээ тэдний дотор Их Британий хаанхүү Харри, Америкийн телевизийн од бизнес эрхлэгч Ким Кардашиан, Курт Кобейн, Нирвана хамтлагийн дуучин замун Брюс Спрингстин зэрэг маш олон алдартай хүмүүс байгаа. Гэхдээ бас заримийнх нь одоо нэрийг эмзэг мэдээлэлтэй холбоотой байсан учраас нууцлсан гэдгийг бол илэрхийлсэн байнамаа. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. Их Британий кино академийн шилдэгүүдийг шалгаруулах ёслол болох BAFTA Awards боллоо. За энэ үеэр жүжигчин Майкл Би Жордан болон Делрой Линдонер тайзнаа нэр дэвшигчдийг зарлах үеэр үзэгчдээс нэг хүн арьсангоор ялгарлсан үг хэлж доромжилж орилсон нь олонний анхаарлыг татна. BAFTA шагнал гардуулах ёслолын үеэр түрээтийн хам шинжтэй хүмүүсийн төлөөлөл идэвхтэн Джон Дэвидсон тэднийг арьсангоор доромжилсан үг ашиглан үзэгчдийн судлаас орилсон. За Sinners киногоороо Оскарын шагнал гардуулах ёслолд 16 төрөлд нэр дэвшиж дээд амжилт тогтоогоод байгаа хар ярстай жүжигчдийн хувьд маш эвгүй нөхцөл байдал үүссэнийг BBC агентлаг бичиж авсан юм. За өөрийнх нь амьдралын түүхээр хийгдсэн I Swear гэх киноныхон шугамар BAFTA Awards-д оролцсон Джон Дэвидсон нь олон нийтээс уучлал хүссэн. За учир нь түрээтийн хам шинж нь арьс сүнг үндэсний өвчин биш боловч удамшлын өвчин байх магадлал өндөр байдаг. За энэ нь өвчтний амьдрал нөлөөлөхгүй ч гэсэн нийгэм зан үйлийн өөрчлөлтөнд нь хүргэдэг. Өөрөөр хэлэх юм бол өөрөө удирдах боломжгүйгээр янз бүрийн үг хэлэх боломжтой байдаг аж. За түрээтийн хам шинжтэй хүн ийм асуудал гаргаж болох авч үүнийг нь хасалгүйгээр шууд эвлүүлж цацсан BBC агентлаг мөн олон нийтээс шүүмжлэл хүртсэн. Гэхдээ BBC агентлагч гэсэн энэ үйл явдлын дараа олон нийтээс даруй уучлал хүссэн. За харин Британий кино зохиолч Акинола Дэвис Жуниор өөрийн киногоороо шагнал авах үедээ Палестиныг чөлөөлөө гэж одоо шагнал гардуулах шагналаа авч явах үедээ тайзан дээр хэлснийг BBC агентлаг хасаж монтажлж эвлүүлж цацсан нь ихээхэн шүүмжлэлд дагуулдаг. За Грэмми, BAFTA, Алтан бөмбөрцөг зэрэг entertainment ертөнцийн томоохон шагнал гардуулах ёслолын үеэр олонний танил эрхмүүд аливаа асуудлыг шүүмжилж үзэл бодлоо илэрхийлэхэд түгээмэл үзэгдэлдэг. За саяхан болсон Грэмми шагналын үеэр л гэхэд Билли Айлиш тэргүүтээ залуу уран бүтээлчид Америк нэгдсэн улсын цагаачлалын алба болох ICE-ийн эсрэг хүчтэй дуу хоолой үзэл бодлоо Грэммийн тайзыг ашиглан илэрхийлж байсан. Харин энэ үзэл бодлыг нь хүндэтгэхгүйгээр хасаж оруулсан BBC агентлагийн инхүү олон нийтийн шүүмжлэлийг дагуулхад хүргэж байна. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн дамжуулалтын хүч аливаа асуудалд бас ямар чухал нөлөөтэй гэдгийг бол харуулсан үйл явдал боллоо. Ташим дуртахад BAFTA шагнал гардуулах ёслолын үеэр найруулагч Пол Томас Андерсны Дуусашгүй тулаан гэх кино хамгийн их шагнал авч тэргүүллээ. За Америкийн кино академийн шилдэгүүдийг шалгаруулах ёслол буюу Оскарын наадамч гэсэн эх сарын 16-нд болох товтой байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн Америк нэгдсэн улс энэ 7 хоногт бүс нутгийн том хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баярлалаа.